За сайн байцгаана үзэгчдээ орой мэд. Батлаатай нэвтрүүлэг ингээд эхэлж байна. Энэ удаагийн дугаараар M-Box Production-аа өрсөн юм аа. Тэдэн галзуу залуучууд ирсэн байгаа. Одоо өөрсдөө ихлэ танилцуулаад эхлэндээ үзэгчтэй. За. Миний талаас эхлээд явчих. За. Сайн байцгаана. Чиний хүүвэ? Галзуу гэсэн чинь галзуу байна. За наг их чарлын төвлөрөг гэдэг. Тэгээд 2016 онд Монгол Улсын соёл урлагийн сургуулийг төгссөн. Первагийн мөнгөтөр зөвштэй дөрвөн би курсээс үүдсэн залуу байна. Түдэй баран дэрсэн охид дүүрэн сэтгэл дотроос галын дүлийг дүүрэл зүүлэн нүд гэлчээ шараа тавин дижээ хөгжим тавин чихэр дамжин Өөр ингэж тийм гинэ. Тийм гинэ гэж би зөвхөн өөрийг танилцуулсан. Түлхэр шүү guys. За би бол чин зэрэг. бүх зүйл яг одоо гэж байна. Битгий санаа зов би чиний дэргэд байна. Чамтай дотносох ямар нэгэн боломжтой алдахгүй гэхээс би үргэлж байна. Hey babe сайхан цагийн эхлээ. Хөгжмийн зөвлөх хэмнэл. Hey babe чим надад итгэх. Kiss me babe. Сайн байцгаана уу найзуудаа. Тооцоогийн найз. Хайрцаг 2015 он жүжигчин мэргэжлэр төгссөн. Заавал бүх юм одоо дэлгэрэнгүй таларч ингээд уг гал авсан өөрөө одоо Улаанбаатарт амьдарч байгаа байна. Өөрөөртөө гутарч гэртээ зүгээр сууха боли. Өөдөр зүйлийг бодож арга замыг олъё. Та нар намайг юу гэж байла? Намар орон төмсгөлөө тархагаас биш тэмээ сухаар дэмжих хуцаа өмсгөлөө. Одоо цаг нь Байна. За намайг утга нэр Ансах гэдэг. Тэгээд жүжигчин мэргэжлэр төгссөн. Бид дөрөв нэг анги төгссөн. Би султай хонгор мэн мэдрэмж чөлөөд бид тарн найдан хооны яраад яг зүгтээ хооны надаас мэдээ зүг мэдээ чиний зүг хэлхийг хүсэн үгээ хэл шүдэ битгий зүү би бол хамгийн муу миний хажуу зүү тэгээд дөө бүхэл зүйлсээ надаас нуу тийм ээ би бол хэрэгтэй хүн бид хэрэгтэй зүү 15 он төгссөн 16 он төгссөн. 15 он манай жүжигчүүд тийм бас. Шүлээ амжих шалтгаан. Тэр өнөхөр амжих шалтгаан. Ямар шалтгаан байсан бэ? Миний хайртай охиныг булаагаад. Хамтлагийн үедээ нэг хүндэх шалтгаан байсан. За энэ production юу н M-Box тэмээ тийм. M-Box юу нэг хизээ байгуулагдсан бэ? За яг байгуулагдсан гэж ярил нэг 17 онд. 16 онд. 16 онд. Тэр 15 онд сургууль төгсөөд 16 онд бас нэг уран бүтээл хийх гэдэг. Түр хойшлж ирсэн тэр үйлдвэрлэл. Түр хугацаагаар хойшлоод. За тэгээд тэрнээсээ бол одоо ингээд салаад production кино минут яваад ингээд өшөө илүү одоо туршлага зөвлөсөн гэх юм уу. Тэгээд одоо саяхан заад нэлээ. Тэгээд нөө бүтээлээ хийж эхэлж байгаа. Ёо. Яагаад гам юм? Зүгээр. Яг зүгээр нөө Эвгүй үгийн өдөр чи ажиллаж матаж шүү. M-Box production яг одоо ингээл 16 оноос хойш яг бид нөө найзуудаараа ингээд яг ингээд юм production болоод явъя гэдэг шиг тэгээд мэдээж залуу хүмүүс тодорхой юм чигээр бас нөө эхлэх гэж бас нэг юм удна л та. Тэгээ явсаар яваад л зарим нэг нэг л явж байгаа л. Ерөнхийдөө тодтоглон бол юу гэсэн юм M-Box гэдэг тодтолтой болцоо. Тэгээ явж байгаа саяхнаас одоо ингээд уран бүтээлээ хийгээд одоо ингээд эхэлж байгаа байхгүй. Тэр анх үүссэн цаг гэх юм одоо хүн төрөлхтөн үүссэн цаг гэж байдаг гэдэг шиг M-Box үүссэн цаг гэдэг бол 16 юм аа. Юу цаасаа. Тэгвэл дөрүлээ ер нь ярилцсан юм байна. Би сая бодлоо. Одоо энэ тэнд очроос хэддээ дахиад зургтын нэвтрүүлэлт орох тоо. Одоо гэдэг дөрүлээ шийдэхгүй бол одоо яг за танилцуулах зүгээр бид дөрөв M-Box гэж танилцуулчихгүй бол ингээд эвгүй мэтэ нэр ингээд намаагүй наа гэдэг. Яг M-Box юм шүү. M-Box. Өөр одоо M-Box ингээл дөрвөн залуучуудтай. Ер нь яг анх байгууллагатаар бид нар яг M-Box гэж байгууллагатаар 7 л байсан.
Тэгэл одоо цаг хугацааны 3 жилийн дараа орон байх гэх. Шинэ. Тэгээд цаг хугацаа Яг одоо л үндсэн дөрөв. үндсэн дөрөнд бол Тэгээ тэр 3 мань бол нэг хүн удаад бас алга болов шүү. Айгүй муу хэнэ. Хаяа Харин авчиж байгаа. 3 мань яг бас өөрсдийн гэсэн бас амьдрал одоо өөрөөс ажил байгаа дээр л. яг яалч өдөр үед харахаар болсон. Зүг ярьлаа. Шинэ дуугийн сонссон. Айгуу шинэлэг гоё дуулсан байлээ. Тэгээд тэр нь одоо энэ тэнд бас дуудал санал орж ирж байна. Амар. Аа. Хамгийн ерөөс зөндөв. Пик гэж. Яг бид нар уг нь юу яасан л та анханасаа ярилцахгүй зай нуран бүтээлээ хэлээд одоо хүүхдүүдтэй ажил их тулж ажилладаг хүмүүс чинь юу лээ гэдэг юм багш гоох гэдэг багш нарын баяр дурш дуулж үзсэн багш нараа аягүй гоё явж л тээ. Дахин дийл. За. Тэгэхээр та дэс би нэг тийм хөгжөөнтэй асуулт асуухаар боллоо л доо. Тэгээ нэг ийм асуулт заяа. За. Нэг юм хорвоо тасгүй амар хөөрхөн явж ижээ гудмаа. Айгүй хөөрхөн үү? Тий, айгүй хөөрхөн. Тэгээд тэгсэн чинь гинт юм 9 хутгатай юм залуучууд гараад ирсэн гинэ. Тэгээд тэгсэн чинь тэр хүүхэн ерөөсөө тийм 9 үг хэлсэн, хий ус хэр хэлсэн. Тэгсэн чинь шууд бүгд рүү хутгаа хаяал нөгөө хүүхэн чинь цугтсан. Юу гэж хэлсэн бэ? 9 үг хэлсэн юм уу? Тий, хий ус хэр. Хэр үсгэр гэсэн. Хий ус хэр хэлсэн. Хараал эзэн хар. Хараал юу биш үү? Хараал эзэн хар гэдэг чинь. Хараал эзэн хаяа. Хараал хаяад Хүүр гэдэг чинь хараал биш үү? Хараал эзэн хар хутга хаяа. Хөөрнүүд минь хараарай. Хамуудаа. юу ч наач нэ. Хамуудаа. Хаа явахгүй яраас. Хацээ да. Үнэхээр бүр бүгөөсөн ч хөө. За яах вэ? Оо тийм үнэ. Яг ийм хариулт байгаа юм уу тий? Юу, яг хариулт байгаа. Оо. Тэгээ би гол нь хэлсэн шүү дээ. Амар хорвоо тасгүй хөөрхөн хүүхэн. Тэгээд 9 дээрэмч хутгатай гарч ирсэн. Олуулаа хутгатай гарч ирсэн. Тэгэл ерөөсөө 9 хээвс хэр хэлсэн үг хэлээд нөгөө залуучууд бүгд утгаа хийсэн. Зүр чинь амьсгалцсан болов. Хорвоод хос яг хөөрхөн хүүхэн гэж аахгүй. 9 үгтэй өгүүлбэр юм уу? Хорвоо. Айгүй хөөрхөн. Хорвоод хосгүй хөөрхөн хүүхэн гэдэг ингээд баг хээвсгэр эхлэх нэг. Биш би юу гэж Хорвоод хосгүй хөөрхөн. Айгүй сая зүр би тийм зүр. Тэгээ 9 хутгатай гэдэг нь хэдэн залуу 9 хутгатай гарч ирсэн. 9 харсан баг. 9 залуу нэг хутгатай юм уу? Тий. Наач бараг алкол ч гэдэг. зүгээр гоё юм юу тэлтэй. Зүгээр ингээ хилтэй хариулна. Би яг ингээд 10 жилдээ байгаас ингэ. Зүгээр хаяа болсон. Энтэй хангаа хоёрын хаах дээр хайртай хар алцсан хургайг. За. Хаяа гэдэг нь бол хаяа гэж хэлсэн юм болов уу? Утгаа. Эхлэл төсгөл нь. Эхлэл төсгөл нь. Эхлэлтэй. За одоо бүр үнэхээр төгөлөө да хамгийн за. Хамгийн эхлээд үү? Хамгийн гэдэг үг. Хамгийн эхлээд. Тэрний тарих. Йоо. Хамгийн хөөрхөн хүүхэн хороо тосгүй хүү. Хамгийн хөөрхөн хүү хамт хоны. Үгүй яа. Хамт хоны боди тийм үг байхгүй. Шүү. Оргоог хамгийн Тэгш гоё тийм маглал ингэ дэвшүүлэлтээ сонсё л та. За найз зөв. Йоо тэгтээ. Онч магадгүй шүү дээ. дандаа хээвсгэр тий. Дандаа хээвсгэр. Яд ч надад хэлэхгүй. Хээвсгэр. За энэ хэд банаад зарцлаа шүү шүү манайхаас. Зурагтаас руу гайд зарцлаа. Юу асууч вэ гэдэг. Харин өөдлөө штэ нийт байна. За одоо ядаж нэг 3 юу гэх юм маглал дэвшүүлэлт. Тэгээд биелэх шууд. За маглаа. За ийм хөөрхөн хүүхэн гэж орсон илүү юу лээ? хутга хаяг. Хамгийн Хөөрхөн мөрх гэдэг үг болоо. хамгийн хамгийн хурдан Яг зөв. хамгийн хурдан тий нэг юм цухтах нэг юм юу Зүг болж тийш зүг ороод ирлээ. За зүг ороод ирлээ. Яса хайсан нь хамт Өө тэнд бол зүг яваад байна уу? хамгийн хамгийн хоцны өгүүлбэр хайсан хоны их гэдэг. хайсантай хон гоо. Одоо хамт Яг гисэн ирийг хутга хайтан тийм өгүүлсэн байгаа байхгүй. Тэр наач нэг өрсөлдөө явуулсан өрсөлдөө явуулсан байгаа байхгүй. Хамгийн хутаж хаях болгосон. хамгийн хурдан хутгаа хамгийн
хурдан хутгаа хайсан Тайн хайсан тайн ханли. Ханьстай нэшээ. а Уул амир Хайсан нь Хайсан анна хамгийн хамгийн хөөрхөн хорвоо тосгүй тоод ч төөрүүлээд тийм. таны Үгүй. Хоног гэдэг үг байхгүй чи бүр төрүүлчихлээ. Би нэг юм Тэр бол яг зөв юм үзүүл шиг. барьчлаа. Үзүүл барьчлаа. Харин тийм өшөө одоо татаач тэгээ. За хамгийн тэдний хурдан хутгаа юу бууж үг юу буудаг чи уусаа. Well, 4 явчихлаа. 50% явчихлаа. Монголын Хүнтэй. үе сангийн хэв За. хүнтэй дуусахгүй шүү дээ. та хайсан хүнтэй За хамгийн хурдан хутгаа хайсан хүнтэй Тэгээ одоо 3 үг шүү дээ. тий хутгаа хай гэдэг юм үг одоо хоёрхан л үг болчиход болчиход байхгүй 9 үг хэлсэн гэстэй Хав тооны. Заавал ингэж оролцогчтойгоо гэж зовоо хайм байл. Ханли. Тэгсэн. Хамгийн хурдан хутгаа хайсан. хамгийн хурдан хутгаа хайсан хүнтэй хамгийн хурдан хурмаа хийн. Тэгс чи хайчихсан. өдөр зогтцсон гэстэй Тэгээ зүгтцээ. нөгөө юу ч гэж яасан хэлсэн шүү дээ. Хутгаа хийсэн чинь нөгөө хүн чинь зүгтцээ. Ямар үг хэлсэн бэ гэж хэлсэн шүү. За чиний зүг. Өвс юм бид. Би тэгвэл чамаас нэг асуулт асуучих уу? За. За ёо. За. Хар хүнээс ямар шүдтэй хүүхэд төрдөг вэ? Шүтүү. Өсөл хүүхд шүтүү төрш. Тийм үү? Энийг чи хүмүүс энийг чи би нөө яагаад хүмүүс ингэж мангартад гэсэн чинь нөө хөтлөөн дээр нөө нэг ганц нэг татсан багт асуугаар юм. Загаа миний дөө Зүг гэдэг. бидтэй. Зүг ямар юм шиг байна. Би зүг шүү биш болохоор заа. Тэ харин тэ чам төр. За нэг 10 үзчихсэн 7 гараа авчихлаа. Шоо сумгаас Тэгээд хараад идэг юм. намайг хамж байгаа бариараа. Одоо ингээд оюутандаа ингээд нэг ангисэн гэсэн шүү дээ. Тийм хөвчлөлтөө болсон ямар байдлаа бэ? Ийм их явуулсан. За ингээд дуртад нэг хийчих юм байна. Хийчихвэл Тий, одоо хамгийн түрүүнд ингээд хэлсэн л юу н хожд юм да. Манай нэвтрүүлэг дээр. Хамгийн түрүүнд болсон явдал. нэгний гадар доромжлоод явах вэ тэгвэл. Үгүй доромжлол юм шүү дээ. Хийн гэдэг чинь гэж чинь. Доромжлын арай нэг эрийг зөөлхөн хийх. Зөөлрөөсөн хэлбэр юм уу да? Зөөлрөө хөвчлөлтөө болсон. Хөвчлөлтөө болсон юм бодосоо. Яснаар одоо ингээд Бодё л доо. эмиг яаж мэдгүй бас үзчихэж магадгүй л ах тий. Манай анги бол нэр яг баар байсан. Доо тавил түжиглэл үү? Одоо ингээд мэддэг байсан нэр. одоо ингээд нөө нэг ангийн групп дээр ингээд бичлэгүүд олдож байгаа л да. Тий одоо ингээд Эртний олдуурууд ингээд олдож байгаа. Юу тэр бичлэг Тэр дээр ерөөсөө аюу би бүр зүг бүх үжиглээгүй бичлэг бол байхгүй. Бүгд тэн дээр одоо та нарын одоо зурагтаар хардаг олонний танд их олон хүмүүс. Чи цадгаа алдсан. цэнтгэр хэр ялтгаа тэгэл та нар ирсэн. найзтай ангаараа мангаараа. Гэхдээ яг хэмжээндээ чинь яг найзуудын ангийн дунд чинь ингээл маазрах нэ дээр тийм. тэр байгаа Тий. бид нар ч юм бол ер нь бол жүжигээ хилдээл гэж хэлдэгсэн тий. Ер нь та нар сонсч ирсэн үү? юу Яг сойс нэг тийм амар хоёр ажил явагдсан. юм Хамгийн хоёр амар ажил манай их тавьсан мэдгүй шүү дээ зүгээр. Яг одоо тэр Амар тухайн үед тэр одоо гам транс үүдэн шүү дээ. Яа. Гам транс гээд гараагүй баг зохион Тийм бичсэн. транс уу? Тэгээд би сая гам гэсэн. Гам оф транс. Тэр л ямар ч юм алдаа мадаггүй нэг гамар троо. тэр аим нэг тэр Буруу хэлтэй дахиад гам троо. Гам оф транс. Гам баггүй. Гам Таадын тоглоом. тоглоом оф транс үүдэн шүү дээ. Тэрийг авч цогод гараагүй вахт манай хийж идэж шүү дээ. Сэн бооз. Яг яаж хийсэн? Аа Яг яаж хийсэн? тэгэл ойлгомжтой шүү дээ. Тэгэл дуугийн За чи хэдгэр ангийн хийчлээд яг нэг анги байгаа. тий. Тэгээд нэгдүгээр курст iPhone-ны гараагүй iPhone байна тий. iPhone-ны гараагүй. чи гадаад юу битээ хэлээ гоочин Үгүй энэ чи хэлнэ шүү дээ. Чи нэгвэл надад л гадаад шүү дээ. iPhone юу яах вэ? Нас асууж явах уу гэдэг. Гэмээр таарсгүй. Гэмээр транс. Гэмээр Транс шүү дээ. Эхний ангийн үзэхээр ингээд гол дүрийг нэг халаад идэг кино чи үлээ гэл хийчихсэн. Нөө Game of Thrones. Энэ Game of Thrones. Модтой ноцолтоод байдаг чи үлээ. iPhone. Яг ингээд гол дүрийг ингээд харж игээл үзэл энэ гол дүрийн залуу байна да. Би өгч.
ядрадаг юм. Гэхдээ би бас ардаа би ч бас ингээд хилтэд ордог шүү дээ. Манай ангид бас одоо хэдийнэ таньдаа та нарыг бол бас нэлээд олно. Сүхэг манай ангийн нэг залуу байдаг байхгүй. Тэр ерөөсө дандаа бас нэг буруу юм те. Одоо Кантас гэдэг би бас буруу хэлсэн юм. Энэ зөв Кантас цагны тэгэхээр Кантак гэж жишээ нэ. Одоо Кантак гэж уншиж байгаа шүү. За утсан дугаараа ингээд хардаг байхгүй. Дугаараа нууцлсан залгадаг шүү нөхөрөө. Private number энэ юм билээ. Гэхдээ оюут байхдаа аим өсдөг гэсэн тий. Та нар хийдэг гэсэн үү? Айгүй. Яг тийм оюутны өсөв. Манай сургуулийн онц ч айгүй гоё юм харилцаатай шүү дээ. Зүр зээлэл аваад. Зээлдээсэн ч нэмэл аваад тий. Манайх ч гэсэн манай тэр хоёр ойрхон байгаа ганцнууд юм. Бүгд сүлжээ таньдаг мэддэг тий. Ихч мэгчдэг бүх юм. Ихтэй л ороод анх ингээл ороод харж байгаа. Тэгэл ганц нэг ороод ихчээ миний хичээл гэж явж байгаа. Тэгээ сүлдээ бүр дондаа ороод ээж мэж болцсон л юм. Харин ер нь бол хийдэлтэй. Ер нь рүүгээ тэр Ихтэй оюутан байгаа зүйл тийм үлсэнтэй холбоотой тийм фактууд та нарт байна уу? Зүүн тийм төр байх нэг шүү дээ. Гор айл нэг шүү дээ. За би бол ингэдэг байсан. За өглөө ирээд үнэмлэхээ тавиад одоо нэг 12 мөрийн алдтай үнэмлэхээ тавиад ингээл хийдэн. Тэгээд тэр өдрөө за эхнийх нь өдрөө тэгээд гүйч. Тэгэнгүүт маргааш өглөө нэрээд мөнгө өгөөд үнэлэхээ авч байгаа оройн тавиад өглөө нэрээд мөнгө өгөөд үнэлэхээ аваад оройн тавиад тэгэл яа чонхоо За би бол ингэдэг байсан. Гараа гаргаж байгаа. Одоо нэг за нэг 2 хуушууд нэг мантан боо зохиод чинь 2100 болдог гэсэн үг тий. Тэгмүүд яг 2000 төгрөг байх нүгэ дасгаар хэмж байхгүй шүү дээ. Хэмж 2000 төгрөг байх. Намайг ингэдэг байхгүй. 100 төгрөг байна гэж чамаас. Тэгээ чамаас 100 төгрөг. Тэгээ ингээд 100 төгрөг 50 төгрөг 500 гэдэг ингээд надад ч тэгээд аа гэдэг. Юу 2 хошир нэг мантан биз. Порц хаад руу гоо. тавтай хоол идсэн байх шүү дээ. Ер нь өдрөөр хүн бид үсэн даа. чи зөө хэлчихсэн нөгөө би хэлэх. Би ч оюутны байранд амьдардаг гэсэн баггүй яг энэ сойс ортлын соёлын дэдээ. Тэгээд амьдарч байгаа нэг өдөрс амар өсөөр болдгоо. Тэгэхээр нэг өрөөнд яг иймэрхүү нэг юм эвдэрсэн камер баггүй. Тэгээд нэг доод хурцгаа дүүдээ байрлаа. За хоёлаа юу яач. Гаднаас ч нэг таньдаг нэг сойсын найзаагаа дуучдаг тийм. Нэг телевизээс явж нэгээд ороод ир. Тэгээ би ороод ирэнгүүт нэг одоо сургуулийн оны шилдэг оюутан ингээд ороод ирэх цагаагаад хэвлээ түүцнээ өгснө байрны түүцнээ өгсөн хэвлээ юм авч байгаа л юу итгэхгүй амар хашир уу байхгүй шүү дээ хизээч зээлгүй тэгсэн чи ингээд хаагаар ороод ирсэн за би яг ороод ирээ өө яг байна шүү гэх юм сайн байцгаана үзэгчтэй юу л Монголын үндэсний телевизийн оны шилдэг оюутан нэвтрүүлгийг үзүүлэхээр ингээд таавгандаа ингээд манай Буйнагийн байрлал орж ирж ингээд үүдээр ингээд ороод ирэхгүй нөгөөх нь ажиллахгүй шүү дээ би өөдөөс хэлчихгүй өө ингээд телевизээр ирнэ тэгээд би танаас ингээд тэгс чи удлаа яриад чам дээр ямар телевиз ирдгийг тэгээд телевиз ороод ирсэн чи өө нөгөө үуч хаанаас ямар бичаг гаргаад ирсэн бичаг авсан малгаагаа дараа тэгээд тэгс чи шууд манай чинь бизнес санаа за одоо ингээд манай Буйнагийн байрны өө манай Буйнагийн хэр оюутан бай байд хүү наваас толтлоо гэж Мондөг их хичээл амаа талтгүй их сайн хүүхдтэй гамаа гэдэг. Тэгээ шүү. За баярлалаа гэж танаас гарч ир дахиад яриа авах шиг үзчих. Нөгөө өөч бүр үснүсээ янзлуулж манслуулаад. Тэгээд лээш өрөөлөө орно. За баларсан телевиз хийх. Одоо хоол унд хийхгүй бол одоо зургатаар гаж ус дэмжлэх юм үзсэн. Кастинг зээлээ тэгээд чи аав минь хөө аав юу гэж. Тэгээ дөрөв наплон гоо. Тэр шүү. Ямар ч чадвартай байна. Тэгээд сүүлд нь яасан үзем тэгээд намайг төгсөн нөгөө нэвтрүүлэгч гарах болоогүй юу гэдээ асуусан. Йоо хийтв. Одоо манай нэвтрүүлэг үзүүлчихгүй. Тэгээд нэг баяжж байгаа өөдөр очив. Ийм болсон шүү гэдэг. За адилхан ингээд нөгөө урлагийн сургууль төгссөн хүмүүс юм. Одоо ингээд нөгөө яг ингээд нэгдүгээр курс нэг анх орно шүү дээ. Тэгэл тэгэнгүүт яг нэг сойс ч юм уу, кодс ч юм уу, ситгээд нэг сургуулиуд байна шүү дээ. Ер нь яг л ирчүүдэд тохиолдог зүйлүүд шүү дээ. Ирчүүд ер нь хэр байдаг байсан ер нь. Эмэгтэйчсэн тохиолдож шүү дээ. Чи босчихдаг уу? 15 тасгал үзсэн. Байхгүй. Байхгүй, ор байхгүй. Гэхдээ ер нь бол Гэхдээ бас доод курсын Яг бидний нэгдүгээр курст авахтаа байсан биз тий. Нэг хоёр дахь курстаа байсан. миний ухаалтч нэр тийм шүү. Та нар ихгээд гэж үзсэн үү? Ядаргатай амарсан. Өөрсдөө ер нь хэр идэж би гэхдээ яг Бид нар бол нэгдүгээр хүрт ороод яг инээд үзсэн зогссон шүү дээ. Санаж нэ яг ингээл Наа цөөлж байна.
Гарыг Яг энэ бол курсын ялгаа бол угаасаа ийм урлагийн юм дээр угаасаа байх л ёстой нөхгүй уулна. Тий. Хагас Зөв хэрэгцээ. тийм ингээд зарчмаар л угаасаа явах ёстой юм чинь угаасаа тийм байх л ёстой. Тэрийг бол давсын ихтүүл болохгүй багтуулахгүй тэгэл ямар нэг юм ирэм дараа байгаль хэрэгтэй ахцах байх л ёстой. Тийм ээ. Яг тэгвэл бас тий ер нь октоудаасаа болж ер нь нэгвэл ер нь юм байсан уу? Тийм үү зээ. Миний мачаас тэгжлээ. Энэ маань хэлсэн юм. Тэрнээс дэлхийн хөлт яваад байдаг. Гэмэл зодон цохоо. Гэхдээ яг зүгээр анги дотор нөгөө нэг юм юу гэдэг шүү дээ. Октод хүмүүдэр юм ойлголцохгүй нэг юм ангийн нэг юм шалтар болтор юм байдаг шүү дээ. А яг тэр үед болохоор нэг тиймэрхүү юм байсан. Тэгээ манай ангийнхан болохоор яг нэгдүгээр курс өөр юм юугаа мэдхвэ дээ. Яг ангиал амхандаа юм коллективтэй болгоо нэг юм гоё багцоолын гүтэй дээдлийн курс ахнаар дараа хахад тэр октодын нүдэн дээр нэг зохиод өгөөч гэдэг. Чилээд нэг зөвхөн санаж байна. А тэгээд тайсан дээр зохиод өгөө зарим түрүүг хийгээл чи октод уйлж мэдлээ. Даахнаа гараа явсан дараа. Баярлалаа октод. Гаргашсан октод тайраа. Дээргүй юм байна. Ай бараа нэг гидс мэд садлаа явсаа тэрнээс шүү. Тэгээд 7 хоногийн дараараас эхлээ бит хуц ярьж байна. Нэг мартсан гимшлээ мартсан. За ер нь ингээд хувийн амьдралын талаар ч байгаа асуулт та. Найз охинтой ер нь хитүү бэ? Найз охинтой хүн байхгүй. Найз охинтой байхгүй. Яа. Нэг ноо байна. Ямар ч найз охинтой байхгүй тий. Ихтэй хоёр хүн байна. Аа. Ихтэй үү. За тэгэхээр Юу ч байхгүй. нүүрүүдтэй ингээд сэтгэл Юу ч юм уу? Сэтгэлийн үү. Сэтгэлээр орсож байгаа шүү дээ. Өмөлцөө зүгээр уруул мөрөөл нэг хөдөлж байл юу болчихно. За. За хэлхтэй. Би хэлэх гэдэг. Хайртай шүү энэ. Үнсия. Үнсия. Ай мөө. Би ер нь тоор яагаад ганц би яагаад одоо л ойлгочихсон. Яа. Чи тэр заваа юм бодож ирв. Гүү штэ бид нар чи ер нь бол өөр төрөндөө оржсэн амар гоё найзууд штэ. За тэгэхээр одоо нэг хэлсэн. За. Бодлоос нэгдээд нэг юу канал тоолох гэдэг юм. Канал шүү хараа. Хайртай шүү. Хайртай шүү. Зүгээр энэ олон жил байх зүйл ийм л хүлж байгаа. Үгүй энэ хайр Чи одоо ер нь бол Тэмцэлцээр хэлэхгүй шүү дээ ер нь. Хэлдэг газар байгаа шүү дээ тоо. Тэгээ манай энэ найзыг аацсан. Хаана л орондоо л өөр тийм. Гэртээ. Заавал тэр хорон дээр очиж хэлээд. чи ер нь орондоо юм яриад байд юм уу? Юу ярих маа. ярихгүй. Ярихгүй ч. Хоёулаа авах та эсвэл болцоон дээр ч юм уу те. Тэгж хэлж байгаа шүү дээ. Зайрын үед нь болцохгүй нэ. Ойр идэхтэй аягүй завгүй байгаа болдог шүү дээ. Бас тэгтээ ажилтай би ажилтай юм хэл. Тэг. Сая нөө манай хүн урд ажилладаг байхгүй. Тэгээд байж байгаа ирсэн сайн нэг өдөр битгаар нэг сайхан ярьж суусан те. Ярьж суухад маш их сайхан байсан. Тэг баярлаа. Сэтгэлээс үү. Баярлаа. Мөчүүд ингээд айгу боёрхон байгаа битгаар. Ер нь одоо ингээд нэг болцонгуудаа нэг ингээд үнэхээр тэнэг санагцсан хүмүүс байдгүй та нарт. Ганц болцож л хийсэн байлгүй дээ. Тийм ганц би Болцсон хэвээс. Болцсон ч гэдэг зөв уулзч лээс те. Болцсон юм шиг ойлгохгүй. Энийг ойлгоод яаж найзах болох юм бэ? Ингээр өстэй найз охинтой болохгүй. Болцооны учир. Өө наа чи тээ. Яг хоо. Хин. Чи болцооны учир ойлгохгүй байна гэдэг аст. Өөрийн чинь талаар яриад наа. Гүү миний болцооны нэг юм арга барилыг өөр үт юм шиг. Яг ямхан арга байна. Одоо энэ гэхдээ яг ийм харагддаг байхгүй. Нэг охин ингээд таалагдж ин тэ. Тэр ингээд бидэд хэлж байгаа шүү дээ. Тэгвэл тэр охиноо ингээд согсоо. Яг тийм базар гэдэг байхгүй. Үгүй наа чи хэдэн он бараг биш 2000 он Болцсон шүү өнгөрсөн дээ. 2000 он өнгөрсөн. Би болцсон шүү дээ. Одоос 5 жил явж дээ. Барилж эцэг Тэр зүгээр нэг Одоо маа боёнод одоо яг нэг юм тэг нэг бүрэг чим хий те. Ингэж юм хайраа ингэж юм халаараа гаргадаг те. Нэг юм хүмүүс ажиглагдаад байдаг. Одоо тэрийг хэлэх шүү. Яа. Одоо ч яг мөрөө.
Энэ айгүй буруу. Хайр их гоё өрдөг. Яг мэдээж хүн яг сэтгэлийг ноо. Дотроо хайр үрхээр яг хайр үрхээр бүр би ингэж өөрөө ийм их цайлгаас орж ирээд байна. За өөрөөрөө Ингээс үчдэг юм. Аа салаад юм. Ийм баггүй да. Яг зүгээр хүн яг чин сэтгэлийнхаа хайртай уучлах юм бол одоо юу гэдгийг те мэдээж учиргүй тэгж барьж байгаа. Энэ сая шууд нэг гэдгийг үлгээд авчлаа шүү дээ. би ч одоо таалах зовтой ажиж байгаа. Би ч одоо таалахгүй шүү. Зүгээр нэг ийм хайр хүрээд идэг байхгүй. Хөрчиг багаас эхлэн шүү дээ. Гэж яагаад ингэж зөгцсөн гэдэг вэ? Хайгаад шүү дээ. Яаж юм хажууд зүгж нэг мэдгэн зогцсон. Ингээд шүү. Ингээд хооллоо. Тэгээд тасраад нүчээс ирдэм шүү. Олцсон байгаа. Яг зөв. Одоо миний эргэн тойрны хүмүүс ч юм бас айгүй тийм эрүүл хүмүүсээс биш шүү дээ. Одоо яг одоо энд байгаа хүмүүс ч гэсэн яг ингэж сууж байгаа бас яг л аль энэ минь бол намаас алан шүү дээ. Бас ингэж хөрдөгч байгаа. Одоо манай анги охтууд заяа одоо анги ярил да анги яриад үзгээ. Манай анги охтууд одоо байдаг хгүй бүгд яг юм шагаа шиг айгүй хөрг навхаа. Тэр айгүй ингэж сойсоос хахтай айгүй гоё юм охтууд гараа явж байгаа хгүй. Сойс дотор тэгээд хамаагүй тоос шороо тоглолтолтал те. Тэгээ өөрсдөө эхэлдэг хгүй. Яг ингэ жүжиг бидний зогсчих те. Одоо манай Жэри мэрш бүсэрч ирээд жийж гэдэг хгүй. Тэгэл гинт үжил алгачаа зогсчих. Тэгвэл яг үдээ нөгөө хэдийгээ л гашраах гэж байгаа гэл ингээд авчирал ингээд жоохон. Үгүй өсчт юм уу юу? Өө нэг. Яг амар. Толгойд гараад юм аа. Ороод та. Сая. Гараа зүгээр заанцгүй шүү дээ. Яг нэг юм ороод. Тэгээд Маадаас дэрсэн ч гэсэн гэж хатчих. Энийг жижиг юмнууд гиснээ зүгээр ингэж ирээч. Амар зүг хорон байдаг хөө. Тэгээд тэд чинь тэгээд өөртөө бас юм ингээд хөдөлдөг байхгүй тэднийг. Царайг нь харахаар ингээд тэгээд одоо боёноо тэнд ингээд юм авэлдэж яагаад ингээд хаалгаар орж ирчээд ингээд боёныг харангууд ингээд бас ийм хорог царай юу харангууд чөө жижиг ингээд заадаж бас зүүн сэрэтэй гараад зүгээр хүмүүс маань бас нөгөө өдгөд бас их гоё урамтай. Өдөөж үдээ биш нэр дээ. Бид нар сая гоё үдтээ. Тэрнээс биш одоо нөгөө задруулгаа хийх бол болохгүй шүү дээ. Би зодддгүй шүү. Ярдмаа шиг яа бодчихгүй. Бүр суух олдгоо байх. Тэгэхгүй ер нь суух хүн ч гэжтэй ер нь залуус мэн. За ирчүүд минь дэстэ нэрээ сайн суух хүнээс судлахгүй л нэг зодож нүдтэйгээ суучвал те гэдэг шиг л болгож. Яг хуу яг үний хэлэхэд бас яг тиймэрхүү хүмүүс ч юм бас өөр хөдөг хэлгүй дээ. Ер нь магадгүй одоо юм Яа надраа. би одоо ардаа би ингэж өгдөг заа. Би ингэж өгдөг. Ер нь хүний амьдрал шааш. Одоо шилдэд одоо ардаа. Өөр байдаг байх. Одоо манай хүн чинь билээ. Ата. Тандаваас ата гэжээ. За ингэж одоо бид ингэж харахад за би яг нэг арай нэг юм хөдөлгөөнтэй цараад тийм ээ яаж магадгүй хөлж харагдаад шүү дээ. Нэг мөрөгч тэгээд цох гэж байгаа юм шиг. Тэгвэл энэ бол нэг айгүй юм гингүү нэг юм хөрх хүслэг байна те. Зүгээр борооч. Тэгээд яг үний яг ингэж зүгээр ингэж амьдрал дээр ингэж тохол цохоод байгаа юм шиг мөртлөө магадгүй тэр хүмүүс магадгүй юм гимгүү царайдаг хүмүүс арай илүү тийм хүмүүс их байхгүй тий. Хазар цаагаар шагаа юу заддаг гэлээ тий. Юу ч хизээч хийхгүй гэсэн хүмүүсээс тийм юм гардаг гэж би боддог байхгүй. Тэрнээс биш тий. Тэрнээс биш зүгээр одоо юу гэдэг яг ингэж чин мэдээж чамаас камерад байсан. Яг ингэж үзээ. Яг юмнууд нэг олцсон байна. Тэзэж надаас ийм юм гарахгүй л дээ. Энэс зүгээр автна ингээд. Уус хийгээд сордсон. Өөр нэг галт нь орцсон юм яриад байгаа. найзууд Одоо тоглож байгаа тийм юм. тийм түрүү отаг хэлээ одоо манай буутаа бол тэг шиллээ сая тийм. Одоо Юу дарган болцсон гэдэг чи удаа бодоо. тэгээ танай өдөгч өөрийгөө одоо гоё нэр биш. Олон танд гэж байгаа байлгүй. нэр бас тий. Тэгэхээр манай авт бол зодохгүй л үүдээ аричтай. Үгүй зодсон шүү дээ. Юу вэ? Гүй зодсон шүү дээ. Юу ирээд хүн хүн ардаа ер нь зодъё гэж хайрдаг шүү дээ. Яа юу яриад байгаа. Ийг бүр
бодож чи амьдралаа чи хайртай байж байна. Чи хайртай хүнтэйгээ суу тийм үү? Чи тэгвэл суухдаа чи намайг зодох гэж чи мэдээ суухгүй нь ойлгомжтой үстэй. За асуу шүү дээ. Мэдээж тэр зодох юм уу? Үгүй шүү л гэж. Тэр хүний хата тэр хүн чи одоо амьдрал ихний 1-2 жилдээ гоё байна. Тэрний дотроос нэг юм жижиг юм байна. Чи тэр дотроос одоо манай дунд дээр гарч чи сэтгэл дотроос галын дүрлийг дөрөлцөв та нар дөрөлцөв. Зодох юм лээрээ тайна. Мороод амар буудаад наацсан. Ороодоо тэгээд нэрийг зогсоочихгүй гэ яриад ороодоо. Сая нэг хөөрхөд аваад гарч исэн байхгүй юу? Тэгээд тэгснээ Сая яг зүгээр. Сая зүгээр тэгэл асуу чи бол асууд суухгүй өстэй гэдгсэн. Асуу гэж чинь. Ойлгомжтой үстэй. Нөгөө тийм яа чамаа зодохгүй гэдэг яг. Тэр манай зөв юм яригутай. Гү яах вэ гэдэг. Анхандаа бол зодохгүй бараг сүүсрүүгээ нэг юм жижиг юм ингээд. өөр хүмүүсийг хэлчихлээ шүү дээ. Одоо мэдээж 2-3 жил болоод гэдэг. Тэгэхээр зоо. Одоо ингээд зүгээр нэг үеэ бодсон. Найз хөнгөө гэж ярьжсэн яриа зүргэн. Яагаад тийм байна гэдэг шалтгаан зүргэн зовлоо гэдэг. Тэр чинь зүгээр нэг. Зүгээр ингэж хасарнаас чимгч зогж өгөөд гэдэг чинь амар. Манай шивлээ баг уралтай. Та нар манай мэдээ. Эцээ Цогтгоол гэдэг шүү дээ. Чи нэрээ тэгдэг чинь болов гэж бод. Чи сайн харсан мэт ээ. Чи мод ангид. Одоо энэ үүднүүдийн давтаараа. Энийг амар гоё хийгээд байхгүй. Зүгээр. Энэ одоо ярианы сэтгэл ярианы өөр уран бүтээл яриа л да. Тэгээ одоо цаад гэж бол хариулах хэрэгтэй шүү дээ. За анхаа. Би юунд хариулах хэрэгтэй. Матайц яа найз хөнгөө байгаа юм бэ гэдэг асуултанд хариул. Хүчирхийлэгч үү хүчирхийлэгч биш үү? Зүгээр л шууд хэлээ. Биш дээ хайш би хүчирхийлэгч юм шүү. Одоо бол Одоо болч. Наа хүч даваа зодохгүй. Яагаад найз хөнгөө байгаа юм бэ гэсэн чинь ямсан асуулт байна. Зүгээр яах одоо ингэ. Гэхдээ яах вэ гэж болдгоо юм. Чи бас тэгж муу юм бусдад нь ноо юм уу? зүгээр энэ ч одоо яг нэг юм санаа таар тийм хүнтэйгээ одоо ингээд мэдээж энэ чинь бас эмгтэн хүмүүнтэй бол уулзчлаа байгаа шүү дээ. Тэгээ яг юм үргэсэн юм бол байхгүй. Ер нь хідүү. Тийм тэгэхээр ер нь бол яг хідүү. тоогоо Би таалж ясаас тоолж өгсөудаагүй. Барыг их гэдэг байна. Чамайг зүгээр хазаардаж шүү. Чамайг зүгээр хазаардаж шүү. Хазаардаж. Хүмүүстэй харьцсан тэгээд чи ямар хүн бэ тэ харилцаа нэгцэн бол юм байна. Тэрнээс биш яг нэг тийм амартай тоолж авсангүй. Цааш яллаа. Тэг ер нь тоол бүрхий. Тоол Оо яах юм бэ? Энэ сонирхоод шүү дээ. Үгүй шүү. Наад асуулт чинь зөө ямар ч ир хүн тэнийг чивч би тэд гэж. За байж та үгүй тэнэгтэй биш дээ. Гой шудраг л байсан. За аашгүй чи ингээ бодоо. Чи тэгвэл хэдэн залуутай уулзсан юм чи? За 14 15. Тэр хоёрыг хасах 17 болоо гэж тийм байх үгүй чи тайм амгүй. 19 гэдэг шиг л юм. Үгүй чи юм. Зүгээр хийж хэлнэ гэж шүү дээ. Чи Хэлхийг төрөж шүү дээ. яг мэдээж энэ чинь хүмүүс ч бас нэг бие бинийгаа таньчих гэдэг чинь тэгэл уулзаж учрна шүү дээ тэр үстэй тэгээд нөө уулзаж учрна гэдэг нь болохоор хүмүүсээ унтаж ихтгэр бодоод байдаг байхгүй юу зарим хүмүүс одоогийн залуучууд айгүй бизнес дээр чинь ингээд хоорондоо тохирч байгаа те сэтгэл санаа хийж байгаа хүмүүс тэгээд үргэлж шүү дээ. Тийм. Сэтгэл санааны сад юу тохирох вэ? Тэгээ филинг дараал тэгэл. Дараа. Ер нь ямар хөөхтэй таалагдтыг. Хөөхөө. Өөр царай харна шүү дээ. Ямар ч өөр юм хараад. Ямар хөө царай харна би бол гар харна гэж бод. төг ямар хөө гэсч. Ахой. Биадтай. Задаа таагаа. Харж байгаа бол яг вэ. Нэг хүн нэг юм шидэд байна л Хидэд байгаа байхгүй. тэгээ тэрийг ингээд бид гоор нэдэд байгаа байхгүй. Ингээд шидэд байна. Юм романтик үү? Гоё. Хүмүүс одоо амьдрал тэгэхээр хоёр талтай бас энийг манай найзууд ямар гоё хүлээж авч чинь зарим хүмүүс ямар сонир хүлээж авч чинь тийм гэдэг хоёр талтай шүү заа бата. Энийг энийг тагтуулсан да. Ингээд Ихгүй шүү дээ. Өөр та хоёроо сониач юу?
Тэр юу баг? Тий. Халтурдах гал гэж. Алтурдах гал жоохон муухай сонсогч юм дээ. Харин тийм ястаа муухай гэж. хөдлөж хийгүү. Аа тийм шүү. Шинж дээр. Бас юу ч хэлчихгүй юм. За хөөе тэгээд гаагаа дээ. Үн Мартер мартер авахгүй шүү. Тэгвэл ер нь одоо штэ эмэгтэй хүнээс ер нь юу гэж төрүүлж харах вэ? Эмэгтэй хүнээс. Тийм. За эндээс эхэллээ. Би хэлсэн шүү. За хэлсэн шүү дээ. Энэ хүн харилцаа Царай гарын хараа. Гар хараад идэх юм санаа. Би гар хардаг шүү. Би нүд. Би бас Үгүй би аим гоё юм аа. Хэрвээ гоё зүйд гоё. нүд яг ер нь хацаараа ингээд гоё штэ. Тэгэхээр хүүхний сонирхол өөр шүү дээ. Ер нь өөрлөлтөө. Үгүй та нар боддог хэрвээ та нар яг ингэ сэтгэлтэй хүн чинь ингэ дарж тэр хүн чинь ингэ магадгүй спортын хүн чинь үү те. Та нар яагаад гэж тийм хүн байвал яг хэрвээ ингэ спорт байрлаж майлдаг зодтолж бодлдог те. Зодтолж бодлдог. Тийм хүмүүс байвал яг вэ энэ гар уран мэдээж л тэр чинь одоо өдрөн шүү дээ. те өдөр шүү. Тэрийг одоо таалагдаад байгаа дулаан цаа гар биш юм гэдэг тэрийг. Чи юуг нь харах? Чи таалах хэрэгтэй. Яг таалдаг хүмүүс Чи гарын харахгүй байж. Чи юуг нь харах? Би зүгээр л гоё жудагтай заа. Тэндөө нэг. Яа. Жодогтай заа. Жамлаа гоо юм шиг. Жодогтай заа нь одоо унцаад юу ч хэлдэггүй босч ирдэг заа нэг. Одоо нэр ойртой гэр бүлийн хүчрхийлээд амар гашуу хөлмөлж авчихсан. Тийм. Тийм. Чаачих гэсэн чи тийлээ. ант амьд үедээ. Одоо ер нь юу арах вэ? Гар. Тэгээд хөл. Ваа. Ямар шиг хөл өгдөн шүү дээ бүнэ. Би ойрсон зайлж байгаад ингээ харах. Гүйгүй. Хөл юм уу гэж. Аймаг тийш хөлтэй. Тэгээд аймаг гоё гартай л би гар хөлөө. Чийж бараг тийм өдөө очихгүй хаа. Гэтэ одоо бас яриад байх. Манай X тийм байсан. Шоох. Юу яриад байгаа юм. За X-н сонсож байгаа бол. Одоо сонс. Оочлаарай. Энэ нүш манай нэвтрүүлгийн цаг бас гоё юу гэдэг би бас гоё юм. Хязгааргүй юм шигтэй гоё үстэй. Аюу амар. Манайха бити унаараа бити уйдаар битэр бас гоё уйдахгүй. Уйдахгүй л хичээж байгаа шүү. Ой. Тэгж гэдэг. Unity Бити зүгээр манайха бодоороо заяа. Фоны төрийн үзэл бодлын хэнийг нь зөв байна та нараас комментэнд ор. Зөв байна. Тийм. Өш тэгээд нэрээ би нэрээ. Уул нэг хүн хэлцэн ба шүү. Оо тийм үү? Асуулт найруулга тийм. Тийм. Тэр хамгийн цаалын залуу. Тийм билүү? Би бүгдийн харин юу тэгсэн асуулт нэг хариулна гэж Би ер нь энд өөрөө л ер нь нэвтрүүлгээгээ таалаа. Ингэж хад суучаал ингээ. Би наа нэг жоохон ингээ бодлоо юу болоод Жоохон бочоо үе нэг. Ой нэг яриан чаг орж ирэнгүүт нь Тэгээд айгу гоё нэвтрүүлэг байна. Айгу гоё чөлөөд одоо энэ дэр гоё ингээд жоохон нэмэлт юм гоё хоол моо захиалж байгаа бас. Хүлээс яваад байгаа заяа. Мэдэж мэдээ. За ингээд залуучуудаас нэвтрүүлгийн сүүлийн асуултыг тавьмаар байна л да. Ерөнхийдөө одоо цаашдын зорилгоос гадна уран бүтээл тий хийсэн одоо тэр шинэ клипчин байсан. Би бас үзсэн л тий. Одоо тэр уран бүтээлийн яг зорилго нь яг юу вэ? Хүмүүст хүргэх мессеж нь юу вэ? Мессеж юу? Тий. Одоо ер нь гэхдээ залуучууд нэг тийм мессеж бид нар болохоор ингээд тэг хүнд ингээд одоо урлагийн сургууль төгссөн хүмүүс болохоор ингээд мессеж өгөхгүй л ингээд тэгэхээр амар Бас хүлээж аваад тийм. хайрцаг ингээд орсон байгаа хгүй бид нэр тэнгуүтээ бид ингээд ярилцаад хамаагүй дураар хараал хэлэхгүй зүр юм чөлөөтэй сэдвэр хэлээ эхлэе гэсэн яриан дээрээс л бидний дуугаас болохос яг ингээд тийм мессежийг өгье гэдэг ингээд яачаар нэг тий бид нэг юмд баригдаад ингээд нэг Яг одоо тэр нэг мессежийг биш одоо тэр нэг хүн хэлэх санааг хүмүүс одоо өөрсдөө юм логикоор ойлгож чаддаг болсон байгаа байхгүй. Одоо жишээлбэл ингээд манай ихэнх залуучууд ер нь одоо ихэнх маск гэх юм уу те. Одоо нэг хар мас цагаан мас гэх юм байдаг шүү дээ. Ер нь масууд гэх юм бол одоо ихэнхдээ одоо нэг тим юм бүлээж авахаас одоо ингээд бүр ингээд төвөгшөөдөг болсон байхгүй. Яг тэгэхээр одоо юм байгаа байдал юм юу л те залуучууд ер нь юу тиймэрч юу хүсээд юм ингээд бүгдээ өөрсдөө яг би юу хүсдэг үлээ гэдэг юм одоо мэдээд авсан баггүй. А тэгэнгүүтээ бидний хүсэж байгаа тэр түрүүн Чинзогийн хэлдгээр
Магадгүй энэ дуугаа бид нар ингээд гаргаад өгчөж байгаа. Тэгвэл хүмүүс янз янзаар хүлээж авч байгаа. Одоо манай жишээлбэл тэн дээр бол одоо нэг актер ёс бус хэллэг байхгүй мөртлөө одоо тэ аливаа хамтаа хааны хонгор минь тэ одоо битгий санаа зов хайртай юм шиг жүжиглээ. Гэд байгаа. Одоо энийг бол хүмүүс зарим хүмүүс бол яг зүгээр айгүй тийм юу гадаг юм та нар юунд өрөөлөө даа бэ? Юунд тэрийг бол хүмүүс одоо зүгээр залуучууд одоо ингээд одоо тухайн үед одоо ингээд 247 гэл ингээд захиар бичээд ингээд өгдөг үе байсан бол одоо магадгүй зүгээр тэр хүмүүсийн тэр зад тэр нэг блог юу гэдэг юм. Тэ хүмүүс хүлээж авахтаа зүгээр л өөрийгөө илэрхийлж байгаа санаа нь ийм болохоос биш хорон санаа байхгүй шууд гэсэн утгатай. Энийг бол манай залуучуудад айлчаа ойлгож авцсан билээ. Яг үнэхээр нөө нэг яг зарим нэг хүн ухааны нэг өгж доош нь үүдэж тээ. Одоо яг яах гэдэг юм бодлоо хийж байгаа там дундах гэдэг юм яах гэдэг юм гэсэн магадгүй тиймэрхүү бас ойлголттой хүмүүс байгаа. Хүмүүс одоо энийг хамгийн гол нь хүмүүс өөрсдөө ороод хүлээж авч ийн гэдэг чинь энэ л баггүй. Тэрнээс та нар бол ийм байх хэрэгтэй гэсэн тийм юм бол байхгүй. Шинэ жил алтар ороод ирлээ. Ер нь одоо хэдэн халтуртай вэ? Захиалга нэг хэд орж ирсэн? Гэхдээ одоо ч ер нь бол шинэ жилийн ажлууд ч ер нь бол нэг одоо нөө чул маань бол аль үшээ хэлсэн шүү дээ. Бид нар ч юм бол тэгээд нэг 12 сарын 15 авнаас эхлээл хэд 30 хүртэл ер нь бол хэсэг. Яна. Хоёул одоо уран бүтээл дээр ер нь хүмүүсийн үзэгчтэй хандлага нь ер нь нэг ямар байна? Жохон тийм хараасаач тэр цагаанаасаач тэр хамарт. Яг ямар хуу хандлагатай хүлээж авсан? Ер нь л дажгүй байгаа гэж бодож байгаа. Тэр нөө комментуудаа уншсан л та. Тэрэн дээр бол ер нь бол яг нь зөв нэг хам тийм юунууд бол хар бараа юм, тэ сөрөг юм, сайн юм бол зүгээр амжилт хүсье гэсэн хүмүүс байсан л та. Танилын хүрээнд ч юм уу тийм комментууд бол тийлэнх юм байсан. Юу эс одоо бид зарим уран бүтээлч чинь уран бүтээлээ ингээд арай олон хүнд хүрэхин тулд ингээд бүсэлж мөсдөл тэгдэг шүү дээ. Ингээд ойлгох ингээд олон телевизийн мэдрэлцүүдээр өгöd. Бид нар болохоор ерөөсөө тэгийг боохгүй. За хүмүүст үзээ таалагдвал энэ нэг ингээд үзэг те. Тэгээд энэ залуучууд ер нь цаашдаа юу хийх гэж байгаа залуучуудыг хараад ингээд мэддэг. Тэгээд дараагийн уран бүтээл хийгээд үнэхээр сайн чанартай болоод ирэх юм бол мэдээж хүссэн гэсэн үг үзэн шүү дээ. Тэгж одоо бид нар үстэй тоостын зорилго бол угсаа тэгэл кино уран бүтээл жүжигчийн эрсдэл хүмүүс юм мэдээж кинограл юм. Тэгээ тэр хүртлэлт яах вэ ингээл хүн танигдах тийм бас нэг мас ер нь бол бас жүжигчдийн нэг юм тийм шүү. Тэгээ олонд танигдах хэрэгтэй. Тэгж бас киноных нь хүмүүс нүгэн тусаад энэ нэг юм хөдөлгөөр дэр гэж бас авдаг юм шүү гэлээ. Тийм. Ер нь тэгдэг олон шалтгаан байгаа л та. Тэгээ зүгээр очиод ингээд зүгээр нэм карьергүй ч гэсэн очиод ингээд шалгуулад авах магадлал бол ер нь 50% л биш үү гэлээ шүү. За ер нь баагүй байхгүй ш. Одоо та жишээлбэл одоо ингээд кино хийн гэж яхад зүгээр л Facebook, Instagram-ийн хандлтыг одоо хүмүүс зүгээр алж байгаа хүмүүстэй хандсан тийм. Харин тийм байлээ. Ер нь үзэгчдийн хитрээ яг тийм анхаарал татсан гэж байгаа тийм. Тэгвэл нэг талаасаа яг би одоо тэр хүмүүсийг одоо юу боддог юм мэдэхгүй. Ямар ч гэсэн тэр хүмүүс тэгтээ яг мөнгө л бодож байгаа байх л да. Тэгтэл урлаг уран бүтээл бас нэг амар туршлагатай тийм хүмүүс биш ч гэсэн ингээд нэг ногоцсон шүлийн идсэн нэг бас нэг амитоо сонссон юм хүн байвал урлагнаас арай нэг жоо гэж боддог. Тэгээ уран бүтээлээ бодож тэ чанартай юм байна. Одоо ер нь чанараа бодох. Ер нь одоо үзэгчд маань ч гэсэн одоо манай хоёр хөтлөгчийг ч юм одоо бид дөрөв ч юм хараад энэ яг яадаг залуучуудын нэг юу бид юу уурал явах юм гэж юм бас дотроос анализ хийж бодож л байгаа байх л та. Магадгүй одоо ингээд бид нар одоо ингээд залуу нэг юм жүжигчин мэрэгчлээ дөрөв залуу ингээд дуулаад те ингээл уран бүтээл хийгээ явж тэгээд айл болох одоо эн чинь бол бас нэг юм зөндөө олон мундаг уран бүтээл хийсэн хүмүүс байгаа шүү дээ. Тэрнээс гадна бид нар бас анхныхаа уран бүтээлийг хийсэн бас яг нөгөө бидний хэлээд байгаа бас нэг хүмүүс нэг 5-10 хүнд харагдчих юмсан те. Тэгээ хэрвээ ингэчих юм бол дараа бид нар дараагийн уран бүтээл дээр очиод явахад энэ дүүнер чинь нэр ийм юм хийгээ одоо төвтөнөр шиг биш наацахыг харчмаар байхгүй. Магадгүй жишээлбэл та хоёр одоо ингээд нэвтрүүлэг хийж штэ. Мэдээж энэ нэвтрүүлэг чинь одоо ингээд бас нэг хүмүүст хүрэхгүй байх юм бол явахгүй. Тийм учраас та хоёрын нэвтрүүлэгт бас олон гоё оролцогчд ингээд оролцоод ингээд яваад ирэх юм бол одоо дараа та хоёр нэг тэр одоо хамтран байгуулж ивент идэвчдэр очиод дуусах бид тэр ийм нэвтрүүлэг хийдэг юм аа. Ингээд явж байгаа юм гэхэд бол окей. Нэвтрүүлээсээ тийм. Ер нь яг л чөлөөтэй. Тэгээд бас нэг дараа нь тэгээ одоо дахиад өөр нэг том нэвтрүүлгийн санаа одоо та хоёрын хувьд одоо олоход тэ тэр хийх мэдээж тэрэнд ч мөнгө санхүү хэрэгтэй болно тэ. Тэгээ тэрийг ингээд одоо жишээлбэл нэг
продюсертэй ч юм ингээ очиод ингээ ярихад за та хоёр юу хийжсэн бэ гэхэд одоо энэ нэвтрүүлгийн үзүүлэгч жишээ нэ. Тэ одоо ийм байдаг болохоор ч одоо тэгэл ямарваа нэгэн юмыг хийх л ёстой. Тэр чинь сайжрна. Тэр яг дуу хийсэн шалтгаан нь л энэ шүү дээ. Хүнд харуулах юм тийм бай. Гэтэ бүх юм очиртай их мөнгө байхгүй. Аягуулсан тодорхой хэмжээний мөнгө гаргаад нэг ингээд хүнд ямар ч юм хийдэг залуучууд байна гэдэг. Одоо хүн мэдээж мөнгө гаргаж байгаа хүн бол мэдээж байцал харна шүү дээ. Тийм шүү Биш. Яа ийм хийсэн байна. Окей. Энэ таалагдчихвал окей тий. Тэгэхээр та хэд юм бол ялч чанартай болсон билээ. Клип ч үзээ аюу таалагдсан. Баярлалаа. дээ. Өнгө гэсэн дайжгүй. Тийм маш олон хүний хүмүүс одоо бидэнд тусалсан тийм найзуудаа баярлалаа. Мас нисэг байсан тий. Та баярлалаа. Мас нисэг юм яаж өгчүүлсэн. Тэгэл түүнээсээ Тэгээд ер нь бол Тэгээ ер нь бол тэгэл жилийн жилдээ нөгөө зохицуулдаг зарчмаараа л Харин тийм. зохицуулдаг зарчмаараа л явсан та. Тэгээ юм болгоно нөгөө учиртай л да нэг юм хийхдээ Тий. нэг үүрэг за зөвхөн ингээд гэрэлтүүлэгч гээд тэгэхэд л тэр байхгүй бол нэр бас чанарын хувьд тэр тийм гэрэл тавиаг байсан бол ямар уран бүтээл гарах вэ те. Гэхдээ тэгэл гэрлэн байдаг гэрлээ ингээд мэддэг хүн байхгүй Тэгээд байхгүй те. өнгө төрөх нь сэтгэл санааг болол ингээд. Тэгэхээр ялч чанараа бодохын тулд мэрэгжлийн юм хүмүүс байх хэрэгтэй гэдэг л зарчим угаасаа. За жижигмөр. Нөө бүр нөө телевиз дээр байгаа юм шиг санагдчихлаа. Нишил нь аль наах гэж зүгээр. Ямар бүрхэн хүмүүс цэвэрч залгаа юм шиг. Бас Энэ дээр бодохоос арай бас аминдаа. Яа энэ үзээд олон хүн эсрэгээр нотох. юм ярьжсэн. Утасныхаа ингээд зогтныхаа цаас үү. Чамтай үзчихсэн. Хоолой тавигуудаа үү. Тийм байна. Энэ хэдийгээ бодвол. Мэгөө тэгж бодож байгаа бол би тэрнээс биш энэ хэдийгээ бодоод би тэр энэ үзэж байгаа хэд мал тэгж бодохгүй л гэж бодохгүй юу зүгээр. Би тэрнээс биш нэг олонлоо бодсонгүй. За ингээд үзэгчдийн нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт маань M-Box Production-ы сайхан залуучууд оролцлоо. За тэгээ өнөөдрийн дугаар маань бас хөгжилтэй болсон гэдэгт итгэлтэй байна. За тэгээд дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай. Баярлалаа. Бай. Дараагийн дугаараар дахин уулзъя. Check this.